За өнөөдөр маш алдартай ийм арманыг задлая гэж бодож байгаа. За мэдээж би өөрийнхөө задлаж байгаа учраас ойлгоно биз. Хүн бүр өөрийнхөө уншвал илүү гэж байна. За энэ бол Чингис хааны 900 гэдэг. За Монгол улсын хөдөлмөрийн баатар, за чанарын галсан гэж. Энэ хүний сууд бүтээл байгаа. Мэдээж чанарын галсан гэдэг хүн бол герман хэл дээр бүтээлээ төөрөвдөг, дэлхийд танигдсан ийм яруу найрагч зохиолч юм баг. За түүний бүтээлүүд бол нүүдэлчний философи, байгаль, хүний дотоод ганцаардал, соёл иргэншлийн сүрэл, үндэс угсааны эмгэнэл дээр төвлөрдөг гэж би ойлгодог. За ингээд Чингисийн 900 бол түүхэн арман биш гэж би ойлгож байгаа. Энэ бол Монгол хүний сүнс юу болж хувирж байна вэ гэдгийг асуусан, магадгүй асаасан ийм философийн бүтээл байна гэж харж байгаа юм. За ингээд чанарын галсан гэдэг хүний тухай товч. Тэр бол Монгол алтайн туваа гаралтай юм зохиолч, герман сурч, герман хэл дээр бичдэг. За ийм нүүдэлчин хэвээр үлдсэн цор ганц хүн байна гэж бодож байгаа. За орчин үеийн ертөнцид нүүлчний сүнсийг устгаж байна гэж үздэг энэхүү зохиолоороо өгүүлсэн. За Чингисийн 900 арманд юу үлдэг вэ гэж ингээд зохиол руу оръё. Чингис хаан түүхэн дүрээс илүү бэлэгдэл, дотоод дуу хоолой, үндэсний ухамсар болон гардаг. 900 гэдэг нь Монголын ирээдүй, хүний шунал, эрх мэдэл, байгалаас тасрах эмгэнэл, үндэсний дороотл зэрэг хүн бэлгэлүүдтэй. За ингээд Монгол хүн гадар нутгаа алдахаасаа өмнө сүнсээ алддаг гэж. Энэ зохиолын хамгийн хүнд санаануудын нэг гэж. За галсангуй бол хотчлт, мөнгө, шунал, улс төр, хэрэглээний соёлын тухай. Монгол хүнийг дотроос нь өөрчилж байна гэж харуулдаг өөр хэлбэрийн тухай. Нүүдэлчин хүн байгалаасаа тасрах үед зөвхөн амьдралын хэм маягаа биш, дотоод ухамсараа алддаг энэ үнэт зүйлийн тухай гэдэг. Ингэж ойлгож байна. Өнөөгийн Монголтой холбол хотчлт, өнөөдрийн Улаанбаатар, Утаа, стресс, өр төвжрэл, бетонын амьдрал дотор олон хүн бид яг юуны төлөө амьдраад байгааг асуусан. Чингис хааны 900 бол дотоод гонигтай ийм адилхан гэж. Байгаль ба уул уурхай. За ингээд галсангуайн байгаль сүрхийг зөвхөн экологийн асуудал гэж хараагүй. Сүнсний сүрэл гэж харж байгаа. Энэ бодрлыг энэхүү арманд бас хүчтэй өгүүлдэг. Уул уурхай, гол мөрний асуудал, бэлчээрийн дороотл зөвхөн эдийн засгийн асуудал биш. Энэ бол Монгол хүний өөрийнхөө дотоод ертөнцөөс тасарч буй агуулга асуудлын тухай. За ингээд чанарын галсангуй бол сая модоо хэдийнэ тариад дууссан. 2 дахь сая мод руугаа орж байгаа. Ийм үндэсний байгаль ихээ хамгаалсан маш их өндөр ашиг бүгдэлтэй өөрөө үлгэрлэн дураадаг ийм сэхэтэн юм баг. Ингээд зохиол руу орох юм бол хүчрхэг үндэстэн ч дотроосоо хоосож болдог гэдэг энэ санааг хэлдэг. Чингис хаан дэлхийг эзэлсэн. Гэхдээ энэхүү зохиол бол өнөөдрийн Монгол хүн өөрийгөө эзэлж чадаж байна уу гэдэг энэ асуултыг өргөн дэлгэр тавьсан баг. Энэ бол маш гэдэг юм. Буддын өнгөтэй философи гэж. Өөрийгөө ялаагүй хүн улсыг, мөнгийг, эрх мэдлийг эзэмсэж дотроо хоосон байдаг. Дэлхийн өнөөгийн байдалтай холбож үзэх юм бол орчин үеийн хүн өнөөдөр дэлхий технологитой, мэдээлэлтэй, баян болсон. Гэхдээ сэтгэл готрол, ганцаардал, утгагүй мэдрэмжтэйгээ өссөн хэвээр гэж. Галсангуайн үүнийг эрт харсан энэ зүйл
хүн техникжих тусам байгаль болон дотоод сүнсээрээ холдож байдаг гэж. Ингээд зүгээр хоосон чанарын тухай, шунал, мөнх ус байдал, дотоод амар амгалан гэсэн буддын одоо санаанууд маш хүчтэй байдаг. Чангийн галсангаа бол баг ингэж асууж байна гэж би ойлгож байна. Хүн хөгжөөд байна уу эсвэл зүгээр л хурдан сүрч байна уу? Энэ асуултууд. Энэ асуултууд нь өөрөө энэ нийгмийн гэдэг юм уу? Хүн төрөлхтний хувьд үлдээж өв соёл гэж хармаарч юм шиг ингэж одоо бодогдож байгаа. Чингис хааны хувьд бол байлдан дагуулагч биш гэж. Харин ухамсарын дуу хоолой болж гардаг энэ армаан дээр. Тэр яг л өнгөрсөн үе байгаль нүүдэлчин оюун сахилга тэсвэр төвчээр үүнийг бэлэгдэлч юм шиг. Хамгийн хүнд зүйл гэж. Магадгүй энэ төв зүйл гэж. Монгол хүн орчин үеийн ертөнцид амьд үлдэхдээ өөрийн гэдэг юм уу? Өөрөө хэвээрээ үлдэж чадах уу? Үүнийг асууж. Бид хоттой болсон, мөнгөтэй болсон, технологитой болсон, шинжлэх ухаантай болсон. Гэхдээ бид дотроо илүү тайван болж чадчихна гэж одоо асууж. Чингис хааны 900-д бол түүхийн армаан биш ээ. Энэ бол үндэстний сэтгэлгээний онош, магадгүй онцлогооч гэдэг юм. Хамгийн гэдэг юм уу? Сүүлчийн гэдэг юм. Үндэстэн гаднаас эзлэгдэхээс өмнө дотроосоо хоосордог тухай. Энэ философийн. Энэ бол Монголын тухай биш гэж. Энэ бол хүн төрөлхтний тухай асуудал гэж би харж байгаа. Соёл иргэншил, байгаль, хүний сүнс, орчин цаг гэдэг юм. Энэ бүх зүйлийг бид бүхэн эргцүүлж нэг удаа эргэн харж бодох гэдэг юм. Өөрийнхөө амьдрал дээр төсөөлөн нэг гарчилж үзвэл бас гэж одоо ингэж бодож уншсан маш гайхалтай. Маш олон асуултуудыг харсан, хариултуудыг бас харж байна, хайж байна, илэрхийлж байна. Бүгдээрээ энэ армааныг уншаад үзээрэй гэж одоо хэлье. Мэдээж саяхан монгол хэл дээр гарч бас борлуулагдаж байгаа. Мэдээж интернет ном дээр ийм бас саяхан энэ номын нээлтэн дээр нь очиж бас өөрийнх нь яриаг, өөрийнх нь тэр нулимстай харцыг хүртэл харсандаа бол бас туйлын баяртай байж. Ингээд нэг ийм энэ бол монгол хүний ухамсарын эрэл хайгуул гэж одоо би үзэж байгаа маа.